болох байхгүй ингээд хардаа юу харж ийн та нэр хаа Манчин хэнчин хэнгүй ботогч хотос их хөдөө мэн надад илүү зогч хүүхэн мөхөнтэй биш хөнтэй бүжин чаача хөдөөний хөдөөлөн яа манчин. За мэдээсэнүүд тэгэхээр би өмнө нь та бүхэнд дандаа утсаар бичлэг хийж хүргэдэг байсан. Ялангуяа энэ утсаар маш олон бичлэгийг та бүхэнд хүргэсэн. Тэгвэл яг одоо өнөөдрийн бичлэгэн дээр энэ бүхэн үүгээр дуусгуур болж би дахин утсаар бичлэг хийхгүй байх нэ. Яагаад гэвэл би цоошин DJI Osmo Nano гэдэг камер авсан байгаа. Гэтэ энийг unbox хийхгүй. Яагаад гэвэл би unbox хийхээс өмнө нөгөө дэлгүүрээс нь хөдөлтөж авчаад хорхоо өрөө төрүүлээд задлцсан. Тэгээд хайрцагт нь ямар тач хийцэн байсан юм аа. Уучлаарай намайг. Тэгээд дотор нь ямар хуу юмнууд байдаг вэ гэдэг ямар тач харуулъя. Энэ хайрцагт яг иймэрхүү юм байдгийг. Тэгээд дотор нь манай гол камер бол энэ яг нэг юм эрхий хуруу шиг жижигхэн. Тэгээд гаднаа юм кейстэй. Кейсгүй болохоор ийм байдаг байхгүй юу? Хардаа ийм. Тэмүүтээ энэ кейс нь яг нэг утасны кейс шиг ийм кейстэй. Тэмүүтээ энэ доод тал нь болохоор бичлэг хийж байгаа юуг харж марж болох юм дэлгэц байгаа. Тэгээ энэ хоёр нийлэхээр ингэж нэгэн бүтэц камер болно. Тэгээд энэ хайрцаг дотор болохоор юу байгаа вэ гэхээр манай камерны онцлог давуу талтай юмнууд байгаа. За энэ бол манай камерны суурь. Одоо ингээд хийж болно. Эсвэл энийгээ тавиад ингээд хийж болно. Энийгээ машинаас нааж болно те. Яг ямар хүчтэй юм бэ гэхээр соронж байгаа. Энэ соронж яадаг вэ гэхээр одоо би жишээ нь ингээд та нарт морин дээр бичлэг хийж хүргэж чаддаггүй шүү дээ. Морь унаад явж байхдаа камер барай уцаа бариад явахаар уцаа унгаач гэдгийг. Тэгээд энэ болохоор ямар ач тустай хөөрхөн эд зүйл вэ гэхээр одоо мэдээж энийгээ ингээл наалтан тэгэл морь унаал явж мовж явахдаа эсвэл ингээл дугуй унаад явж явахдаа ингээд хийчих болно. Бас дээрэс нь нөгөө энэ авчуур нь болохоор малгааны сарвчанд хийгээд камера зоож болдго юм байна лээ. Тэгээд цэнэглэн шинэ камертай болсон болохоор би энэ зун та нарт амар гоё юм хүргэхээр бэлдсэн байгаа. Ямар ч тач одоогоор бол энэ камертайгаа бүгдээрээ та бүхнийг танилцуулцгаая. Ингээд асна. Яна. Асуур юм жина. Тэгэхээр та нарт одоо ингээд харагдаж байгаа штэ. Тэгвэл энэ камераараа энэ дэлгэцэн дээр юу хийж байгааг харж болох байхгүй. Ингээд хардаа юу харж ийн та нэр хаа энэ дээд талын товчон дээр дараад бичлэг хийн. Вау. Хардаа бичлэгээ хийгээд эхэлсэн. Бичлэг хийхэ болох юм бол ингээд дахиад товчон дээрээ дарчин ерөөсөө амархан. Тэгээд бичлэгний чанар болохоор ингээд 4К нэгтаршил дээр 16 харьцан 9 4-ийг харьцан 3 1080 гэдэг юм харьцаатай байгаа. Та нарт бүр дараа нь гоё бичлэгнүүд хүрээд эхлэхээр бүр гоё юм болно заяа. Тэгээд энэ дээд талын юм ингээд камерны цэник болон энэ дөрвөлжин юмны цэник нь байж байгаа. Одоо хардаа энд ингээд DJI mic-тэйгээ холбогдож болдог багтаамжны энд байгаа. Тэгээд дээрээс нь энэ дуу хураагүй voice control гэдэг маш олон зүйл байгаа. Тэгээд нэг тодорхой юм харуулъя гэж бодохгүй. Ямар ч тач бид нэр ингээд шинэ камертай боллоо. Шинэ камераар бичсэн бичлэг ямар хөө байдгийг та бүхэнд яг одоо харуул. Йоо энэ камертай байхад бол хүн алз алдахгүй юм байна дөө. Барилгаас барилгын хооронд нэр хүн алз гэснээс манайхаа Сүхбаатарын талбай 6 сарын 6 болон 7-ны өдрүүдэд Comic Fan Fest гэдэг гоё юм болгож байгаа юм байлээ. Тэр нь юу вэ гэхээр хүн алзын косплей хийгээд ингээд шагнал авах боломжтой. Тэгээ насны ангиллууд байгаа. Бас дээрээс нь 6 сарын 4-өөс өмнө бүртгүүлээ. 6 сарын 6 болон 7-ны өдрүүд Сүхбаатарын талбай дээр олноороо хүн алз болох боломжтой байх нэ. Тэгээ та нар дэлгэрэнгүй мэдээллийг энэ тарагдж байгаа аяжгаас аваарай. Тэгээ 6 сарын 6 болон 7-ны өдрүүдэд хамтдаа тэнд уулзцгаая хүн алзууд. За тэгэхээр нэг иймэрхүү бичлэг хийдэг камер байна. Тэгээд хардаа ийм жижигхэн хөөрхөн авсарх ийм жижигхэн камер байгаа. Тэгэнгүүт ингээд тэгээ энэ дэлгэцэн дээр өөрийгөө ингээд жижигхнээр харж болно. Тэнгүүтээ утсан дээр DJI Mimo лөө нэг аппликейшн байсан. Тэгээд тэр аппликейшнийг суулгаад яг энэ төхөөрөмжтэйгээ холбонгууд
энэ бичлэгнүүдээ утсан дээрээ татаж аваад эдитлэх боломжтой байгаа. Тийм учраас би энэ хүү камерыг сонгож авсан байгаа. Авсаархан жижигхэн бүр том камертай явахаар бас хэцүү шттэ те. Энэ тэнд ингээд амар мэдрэл муутай юм шиг том камер бариад яваад ахаар. Тэмүүт энэ болохоор амар хөөрхөн байхгүй. Энэ тэндхийн хоолны газар орсон ч хүн амтны бараг мэдхээргүй энэний хасуурин дээр тавьчихаар те. Тэгээд ямар ч тач энэ удаагийн маань бичлэг энэ хүрээд ингээд дуусгах гэж байна. Гэхдээ энэ зам бол та нарыг энэ камертай бичлэг бол маш их хүлээж байгаа. Яагаад гэвэл би 6 сараас эхлээ та бүхэнд хүргэх маш содон сонирхолтой нэгэн бүтээлийг хүргэх болно. Тэр бүтээл нь юу вэ гэдгийг та нар зүгээр л үз. Тийм болохоор яг одоо бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Тэгээд өмнө нь бид бүхэн утсаар бичлэг хийдэг гэсэн бол одоо ингээд мэргэжлийн камераар хийдэг болох нэ. Мэргэжлийн камер ч явах. DJI Osmo Nano-гоор бичлэг хийдэг болох нэ. За тэгээд энэ удаагийн маань бичлэг энэ хүрээ дуусч байна. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Тэгээд дараа чинь бичлэгүүдээр уулзлаа. Түр зур баяртай.